Шенгений бүс. Шенген хаана байдаг, мөн яагаад чухал вэ? Шенген нь Люксембургт байрладаг бөгөөд энэ нь Европын 5 улс: Бельги, Нидерланд, Люксембург, Германд, Франц. 1985 онд Шенгений хэлэлцээрт гарын үсэг зурсан газар учраас онцлсан юм а. Энэхүү хэлэлцээр нь Шенгений бүсийг байгуулахад хүргэсэн бөгөөд оролцогч орнууд нь хэлийн дотоод хяналтгүй бүсэд хамаарна. Европын холбооны улсуудын хэлийн хяналт дээр машин хүлээлгэх асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Европын холбоо Шенгений бүсийг бий болгосноор хэлийн хяналт дээр машин хүлээлгэх асуудлыг шийдсэн. Энэ хүрээнд хэлийн дотоод хяналтыг цуцалж, оролцогч улсуудын хооронд хэлийн шалгалтыг саадгүй чөлөөтэй зарчих боломжийг олгосон. Европын холбоо Шенгений бүсийг бий болгосноор хэлийн хяналт дээр машин хүлээлгэх асуудлыг шийдсэн. Энэ хүрээнд хэлийн дотоод хяналтыг цуцалж, оролцогч улсуудын хооронд хэлийн шалгалтыг саадгүй чөлөөтэй зарчих боломжийг олгосон. Хэлийн дотоод хяналтын хувьд Шенген гэдэг нь юу гэсэн үг вэ? Шенгений хэлэлцээрээр оролцогч орнуудын хэлийн дотоод хяналтыг цуцалсан. Шенгений орнуудын иргэдэг энэ бүсэд паспортын хяналт болон бусад хэлийн саад бэрхшээлгүйгээр чөлөөтэй зарчих боломжтой. Аль улсууд Европын хязгаарлалтгүй Шенгений бүсэд багтдаг вэ? Шенгений бүсэд Бельги, Дани, Герман, Эстони, Финлянд, Франц, Грек, Унгар, Исланд, Итали, Хорват, Латви, Лихтенштейн багтдаг. Литв, Люксембург, Мальт, Нидерланд, Норвеги, Австри, Польш, Португал, Словени, Словак, Испани, Чех, Швед, Швейцар. Европын холбооны аль гишүүн улсууд Европын Шенгений бүсэд хамаарахгүй бөгөөд гадаад хэл гэж үздэг вэ? Ирланд, Болгар, Кипр, Румын улсууд 2023 оны байдлаар Шенгений бүсэд хамаарахгүй. Эдгээр улсууд Шенгений бүсийн гадаад хэл гэж тооц үздэг тул эдгээр улсууд болон Шенгений орнуудын хооронд хэлийн зааг байна гэсэн үг. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Европын холбооны орнууд Болгар, Румын улстай хийсэн хэлийн хяналтыг 2024 оны 3 сарын 21-ээс эхлэн цуцлахыг санал нэгтээгээд шийдвэрлэв. 2024 он